байгууллага бий боллоо гэж хүсэж байгаа. Аунаас гадна Улаанбаатарын мэдээ сайн их тод байдлын одоо эхний жишээ болсон гэж бодож байна. Яагаад гэвэл надад тус үйл явдлаар жинхэнэ бодтой мэдээг нь авсан. Үгүй аль хэдийнх нь байр суурийг зөв гаргасан. Ардмууд өөрөө аль нь үн зөв гэдгийг тодорхойлох чадвартай гэж бодож байна. Нийтдээ яг гоо цаг 40 минутын бичлэг болсон 30 минут гарлаа. Гэхдээ ерөнхийдөө бол энэ хөдөлмөрчүүд үзэж чадсан тийм учраас энэ редак алтаа танд бол баярлалаа гэж хэлэхээр байна. Дэлхийн нийтийн чанартай болж байна. Тэгвэл бид эндээ өөрчлөлт байгуулалтыг хөгжүүлэх ёсоор эднэ гэдэг бол энэ дэлхийн нийтийн энэ чанарыг одоо дэмжиж байгаа бидний одоо интернационал үүрэг гэж ойлгож байгаа юм аа. Ер нь өнөөдөр эрсдэл холбоо янз бүрийн юм байна, хоршоол тэгээд тэгвэл ягаад энэ өөрчлөлт байгуулалтыг хөв нэмэр оруулах жинхэнэнд гар бие оролцохоор залуучуудын сайн дурын эрсдэл холбоо ягаад байж болдгүй юм бэ гэсэн ийм санаа бас бидэнд төрөөж байгаа ийм ч учраас энийг байгуулсан юм аа. Олон 10 тэрбум хүнтэй орон шиг хүн сурталчилын асар одоо зохион байгуулалттай хүн сурталчилын асар олон жилээр зохион байгуулагдсан. Юуны учрын залуу сурья дооцсон барьж агсах болов. Энэ бол зөвхөн монголчуудын төдийгүй бүх ертөнцийн хараасмарыг өөртөө татсан их үйл явдлын эхлэл байлаа. Үеийн чулуун чангарсаа айдас түлээстэй нэгэн хувийн амьдралыг сэрээсэн хонхны дуу энд анх цууратлаа. Монгол оронд олон үргэлж үзлийн шимтээ өрснөг нь тээвэрлдэж ардчлалын яргүй хүнд суртал захиргааталтын бүрих цасыг яран дэлбэгэн дэлгэсэн нь энэ байлаа. Энэ үйл явдлын хаашийн мөрөн эцэг хэмжээ далайцыг өгтөн харж урдчлан тодорхойлоход хүнд байсан юм. Ардчлалыг нөхчөндрөх хүйтэн санаа, алсаа сүлэх хүйтэн сан. Энэ бүгд ардтмны хадун амьсгал цогтой шудраг үгийн эрчинд бүлээсч байлаа. Өөрчлөн байгуулсан явцуудаа ширч улс төрийн хинсэн чамрал гүнзгийсэн сэтгэл төвшиж байгаагийн илэрхийлэн Монгол ардын хувьсгалын түүхрооны 7 дугаар бүгд сурлаа. Бүгд нарийн дахь Монгол ард улсын ардын хурлын чуулганд өргөн барих бичгийг сонсгодоо. Очноос төвөр шатах мэт ардчлалын үсрэхийлэл орон зайд тархан зүрхнээс зүрхэн тархинаас тархинд дамжин хүн далайн их хурсгал болж давлгааллаа. Энэ өдрүүдэд сансын хугацаа сар нарны хаанжигаар биш цагийн зүү хурм хурмаар үнний зүгцэхлэн улс төрийн уур амьсгал хүйтэн агарыг шатааж байлаа.
Гудамжинд эдрийн жавар тачигнаж хүйтний хэм 35-аас 36-д хүрч байсан өнөөдрүүдэд улс төрийн амьдрал буцлан халуунаар оргилж байлаа. Олон жилийн уртад захиргаалалтын хүн тарны зургамдар боогдож байсан олон ургилч үзэл хаалт хавхаг юугаар задаж эхэж Монгол түмэн бодсон санснаа хэлэх хэрэгтэйгэн хэлж чаддаг тэнхээ зөрөгтэйгэн мэдэрлээ. Үйл итгэх, үжирсэн гүтгэх, дайрч давшилхан амьсгалтай давлгаа тэдний өмнө байлаа. Дажхан жил бүрэлдэн бий болж батчиж бичсэн хүн сурталчилсан систем тэднийг нөхчин дарахыг хичээж үннийг илчилсэн тэдний үгийг ард түмэн хүргэхгүй хэмээн байдгаран оролдож байлаа. Уучин байцаасаа хасхийн тул уучин энэ бүхэнтэй татгах үүсгэхийн тул та нар энд хүрсэн иржээ. Монголын ардчилсан холбооны нөхөд төрийн эрх авах гэж байна. Намсаа эрсэлдэж байна. Тэрсэлдэж байна гэсэн үг их хэрэгжиж байгаа. Зарим хүмүүс тэдний үүсгэл санаачлагыг Гудамжины ардчлал гэж тохиолдсон шоолдорлож байсан. Тийм. Өнөөдөр ардчлалын уриа доосон Гудамжинд байгаа үнэн. Гэвч лоосон дээр бичээстэй үг хэдхэн сарын дараа гэхэд Монголын улс төрийн амьдралд орж ирнэ. Энийг юу гэж бодож байгаа тань? Мэдхгүй одоогоор ихээс мэдчихэж байгаа юм адаггүй. Ямар програм төлөвлөгөө тавьдаг вэ? Би зүгээр юмд явж байгаа. Зүгээр таних гэж байна. Юм зүгээр та хоёр хаваасаа хэлэхгүй. Энэ зөв гэж үзэж байна уу? Та буруу гэж үзэж байна уу? Та бүгд харуулж байна. Тийм ээ. Дараа одоо гэж. Ардчилсан социалист хөдөлгөөн гэдэг энэ Үеэр улам чангарсаар түүнтэй өрсөлдөх мэт улс төрийн уур амьсгалж хурцатсаар Эртөрайдын боловч монголчууд зайлшгүй туулах ёстой байсан үйл явдал ийггүй хэлсэн. Тойлдсон доройдсон эдийн засаг, тойлшрын буруутсан үсэл суртал, тусгаар нэртэй хараат байдал зэрэг урагшлах замд чөтөр тушаа болсон урагшгүй муу хүнтэй салах ёс гүйцэтгэх их ёслолын эхлэл эдгээр цуглаан болсон билээ. Төрөг тусгаар Монгол орныхон хувьд яаны төлөө сэтгэл зовнигч мянган хүмүүсийн сэтгэлийн олон жилийн хур бүхэмдэл бачимдал бил бүсэрлээ. Нийс хотноо багийнхан хугацаанд хэдэн жагсаал цуглаан болсон. Социализмыг ардсан байгуулагч байна. Коммунизм дутхгүй хүрнэ гэсэн мөхөр сухар итгэл нь амтд зүуднээс өөргүй хийх хоосон зүйл болохыг монголчуудад энэ цуглааны эндэр дээрээс сонсгосон билээ. Амьдар дараан дэнчин тавьж, айдсны мананг хага ярьж, ард түмнээс олон жил нуусан үннийг хэлнэ гэдэг үнэхээрийн агуй зориг шаардах үйл явдал байлаа. Марксизм-ленинизмын онцлог маани мэдсэн мэтэд сээжилсэн. Өсгөө саваад өсөлхийг хүртэл ганц намыг бурханчлан шүтсэн түмэн олон үннийг ойлгуулах юутай бэх болохыг энэ өдрүүдэрнсэн үйл явдал тодон харуулсан. Нам төрдөн дэрсэлсэн албан тушаад алдармэр хөөсөлдсөн эндэггүй залуусыг баримтлуул таарна гэсэн үг сонсогдож Монголын ардчилсан холбоо гэж хэлэхээс хэлэн гаддаг хүмүүс олон байлаа. Дээрээс хүнд сурталчилсан аппарат сөрөг үйл ажиллагаа явуулж доороос учрыг ойлгоогүй олон түмэн эсрэгүүрсэн хэлгэнэж байсан хэдий ч ардчилсан хөдөлгөөн улам бүр ээж хүчээр авч ардчилсан хувьсгалын гал тэглээ нийс хотноо эцэстэн бүх Монгол даяар батран дүрсэн. Учир хэлэлүүл хэрэглэн тайван замаар тэмцэж хүнд сурталчилсан аппаратыг мураахын тулгын чулуу болж өгсөн жин өвлийн хүйтэн хуран цуглардсан энэ олон хүмүүсийн түүхэн гавьяа оршино. Хэтэд аврагсад дэггүй залуус алдар нэр хөөсөлдөгчд үл үтэх итгэжүүд гихчлэн төмөн зүйлийн нэр хочтой болсон ардчилсан холбооныхан Монгол орныг 70 жилийн амтд зүуднээс нь сэрэж чадлаа. 70 жил нэг намын систем ноёрхож 70 жил нэг маягийн үсэл суртал үйлчилсэн Монгол ардчилсан үрийн салхи цэвэрлэж эхэлснийг бүх ертөнц мэдэрлээ. Газрын зураг дээр нэрний бичээстэй олон улсын давтсанд төдийлөн сурган сонсогдоогүй Монгол оронд хувьсгал гарч гэлээ гэсэн мэдээ эрхийн агаар мандалд тархаж ирлээ. Хайтгар шийхэн үгнээс гардгүй эзэний дуулууртай номхон монголчууд боссон гинэ. Хэн үдэртв? Сусурсв. Социализмаас татгалзах нь. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан баг уурай хөгжилтэй энэ орон одоо хаашаа явах нь? Ийм асуултанд хариулт авахын төлөө дөрөн дорны 20 гаруй орны сонин сэтгүүд радио телевизийн сурвалжлагчид
Үндэс сурталын аппаратын зүгээс тавьсан ориг саатыг чухам хүү капиталист товсгой гаргаж бие биетэйгэн уралдан хурж иржээ. Энэ өдрүүдэд дэлхийн сонингууд Монгол болсон үйл явдлын талаар өөр хоорондоо адилгүй мэдээлэлтийг жинхэнэ хадуун цэгээс нь сурвалжлан 4 миллиард хүмүүсийн сонорт дамжуулж байлаа. Монгол төвсгөл гардаа Чингисийн Монголоос ардчилсан холбоо хүртэл Санжаа сүрэнгийн зэрэг Монголын төвсгөлийн удирдагч Азийн шуурга Монголоос эхэллээ. Таны миний талбай Сүхбаатарын талбай давтагдах гэсэн сүрчин дуйлан зарласан бичиргийн уралдаан болж байлаа. Өөрийн гэгээр сэрж Синглийн мандайд хүрч чадах онцлогоорон энэ орн ялгарч байл хэмээн Английн Таймс сонин энэ бидрүүд гэжлээ. Энэ өдөр түүхийн нэн чухал агшин болж үлдэнэ. 2 сарын өмнө хийсэн анхны цуглаан энэ өдөр болсон Монголын ардчилсан холбооны анх дугаар их хурл хоёрыг харьцуулж үзвэл ардчилсан хөтлөн хичнээн ирчээд байцтай өрнөснийг амархан мэдэрч байна. Монгол сэтгэлгээ, Монгол ёс заншил, Монголон гэх сэтгэл бидэнд эргэн ирж байгаагийн баталгаа нь энд их хурл байлаа. Монгол орныг улс төрийн эдийн засаг оюун санааны гүнзгий хямралд орсныг олон түмний өмнө анх удаа илтгэр дүгнэжээ. Монголын ардчилсан намыг байгуулснаар олон намын тогтолцоог бий болгож чадсан энэ их хурлын түүхэн ачааллыг оршиж байна. Монголын ардчилсан холбоо улс төрийн бодит хүчин болж нэгэлж чадлаа. Гараад ирээд сайн муугийн ажлын тулд хамаг Монголын төлөө өөрсдийн биеийг гаргаж унт морь идэх болон хасан тэнцсэн Монголын ардчилсан холбооны хүн анхны шийдвэрлэх ялалтаа хийжээ. Ард түмний сэтгэл зүрхээрэн мэдрэгч хэлж ис чадан зовж шаналж явсан бүхнийг энэ хурлын эндрээс орон даяар зурээ туулахад их Монгол оронд минь үннийгэн тайлагдлаа хэмээн олон хүн баярын нулимс тусаасан юм. Олон 10 жил хурл нэртэй жүжигт оролцож бусдаас ялгархгүй тул алгаан хурцтал ташдаг байсан монголчууд чин сэтгэлээр нэгдэн чуулж зүрхний үгээ хамтан ярих гэдэг юутай сайхныг энэ хурлаас мэдэрсэн юм. Гадаадаас хоёр сонгогчин ирээд хаант нь өөрсдийгөө үйлчин хэмээн танилцуулж хачин гоё хувцас ичхөөр амарч гинэ. Зовлтын нотцоогаар энэ хоёр хувцас нь тэнэг хүнд харагддаггүй ухаантай хүнд харагддаг байжээ. Зовлтд юм ойж эсгэжгүй дөрвөлжүүлэн дуусгаад хоёр анган хувцсны донтой хааны шалдан өнөх хувцсгдээ хий өмсгөж гин. Хааны хасар түшмэл бараа болгосод тэр байтугай нүцгэн хаан өөрөө хүртэл тэнэг хүн болчихоо гэсэндээ ямар гоё сайхан хувцсаа хэмээн хамаамандаа байхгүй хоосны гайхан шагшрагджээ. Хаан улам жил ёсоор шинэ хувцсан ард түмэндээ үзүүлэхээр бараа болгостой дагуулan шалдан чигээрээ гудамжинд гарлаа. Ард түмэн хааныхаа нүцгэн байгааг улаан цай харсан авч хүн бүр дор үрнээ тэнэг болчихгүй тулд өнөө хувцлагч байхгүй юмны уран гоё хийж зохицол чимэглэлийн магтан цаашаа гарваа. Гэтэл гинт нэгэн жаалхуу хаан шалдан байна гэж байлгаараа ашигласан тэрэ. Маршал Чавцэнгийн хаан үндсэн хуулийн наранд ээж баясан бүлээсэж суугаа эхүү хоёрын дур сэтгүүл тэмдэглэж байсан цаг хинч өнөө хэлжээ. Нар дэлхийд гэрүүлэхээс цаашгүй Ленин сургаал тарих оюуны тэмдэглэлд тул Ленин нарнаас хавгүй илүү ачтай хэмээн ойн том хурлд учир мэдэхгүй нэшгүүгээр хэлүүлж байсан цаг сайхныхаа шалгарсан мандагаас ахуулаад тэргүүний төмөр тамцын хүртэл хэдэн зуун атар цавтай хайрцаг халамжлан хүмүүжлэг чихрэн гуншинд ам усан дуржмал байсан цаг дөнгөж өчөлдөг шүү дээ. Бид хүн түншгүй, өөрөө түншгүй, иймэрхүү марган имийг олон жилийн турш өдрөөр давтацгааж байлаа. Сталинизм Монгол оронд төрийн ажиллаж хийсэн тэр үеэс эхлэн үг хэлэх бидний хувьд тасараатай болсон. Үг хэлэх хэрэгээр боогдсон ард түмэн хааны гой ганган хувцсыг шагшин магтах ихээр бүрэн хангагдсан байдаг төдийгүй. Ерөөс ийм үргийг үүрч явдаг замын дагуу бид 50-60 жилийн турш шалдан хааныхаа дэвжин хувцсыг зогсоодайгүй магтан дууллаа. Хаан шалдан байна гэж хүнжил дотроо өөр зураа шимнэхээс айдаг байлаа гэж. Бид эрхчлөөтэйгөө уянгалуулан магтсан хэрээр эрхчлөө маань Монголын ардчилсан холбооны мянган дэмжигчид энэ өдөр өглөөнөөс шөнөдөл хүртэл Монголын үйлдвэрчний эвийн соёлын төвөртний өмнө бүрэн цугларч хурлын үйл ажиллагааг
радио телевизээр бүрэн дамжуулаагүй явцыг эсэргүүцсэн замын хөдөлгөөнийг хоёр цаг хаасан. Ямар ч хэрэг байдаг бол түүнд